За сайн байна уу? Өнөөдөр та бүхэнд zip file гэж юу вэ? Zip file-ийг хэрхэн өөрчилж хөрвүүлэх вэ гэдэг талаар зааж өгөх гэж байна. За zip file гэдэг нэг буюу хэд хэдэн файл, фолдеруудын цуглуулгыг гэлдэг байгаа. Энэхүү zip file нь тээвэрлэлтийн хувьд маш хурдан, шахалтын хувьд нэг файл болгогдож хувирдаг гэдгээр тав талтай юм аа. За жишээ нь бид нэр найз руугаа, эсвэл гэр бүлийн хүмүүс руугаа олон файл явуулах шаардлагатай болвол нэг бүрчлэн мэйлдээ зөөж хийх юм бол маш их цаг хүрнэ. Мөн тэрхүү файлуудыг уншихад бас олон цаг зарцуулагдана. Хүлээж авч байгаа хүн ч гэсэн маш олон файлуудыг татаж авахд төвөгтэй болно. Тийм учраас бид нар өнөөдөр Adobe Acrobat Use Pro гэдэг энэ програмын PDF уншиж засдаг програм байгаа. Энэ програмын install дотроо 9 файлтай байна. За үүн дээр бид нэр татлага хийж энэ фолдерыг зиплж өгье. За Google руу ороод Google дээрээ Altour PC гэж биччихье. За тийм бол хамгийн дээр гарч байгаа Altours ZK гэдгийг дарчие. За эндээс бид нар энэ download гэж бичсэн. Доор байгаа Alt-Zip гэдгийг дарчие. За тэгээд download гэдгийг даръя. За ингээд татагдчихна. За дуусчлаа. Үүн дээр 2 удаа даръя. За yes гэд agree. За тэгээд энэ доор нь coupon ч юм уу янз бүрийн шопинг сайтуудыг идэхгүй болгоод сольж через камнида гэдгийг дарья. Доошлуулчих. Энийг хачи. За сольж байгаа валютын явцмныда гэж дуусчлаа. Одоо зипүн ширээнийг дараад дэлгэцэн дээр харах юм бол Alt-Zip гэдэг одоо бид нар зиплэх програмтай болсон байна. Энд байгаа Adobe Acrobat Use Pro гэдэг фолдерыг зиплэхийн тулд маусныхаа баруун талд дээр дараад доошоо харах юм бол Add with Alt-Zip гэж байна. Үүнийг дараарай. За үүнийг дараад нэрийг үсэн дээрээ өөрчилж болно. Өгөгдөл нь zip байгаа. За continue гэдэг. За түрүүний 9 файлыг нэг zip файл болгож шахаж байна. За yes гэдэг дарчи. За ямар нэгэн error байхгүй наа гэдэг окей дараад окей дарч. За одоо дээрээ zip өгөгдөлтөө Adobe Acrobat гэдэг нэг zip файлтай боллоо. За үүнийг хүлээж авсан хүн маань 2 удаа дарах юм бол дотор нь маш олон 9 ширхэг файл байгааг харж болно. За үүнийг дахиад тэгвэл бүгдээрээ зиплсэн байгаагаа гаргая. За маусныхаа баруун талыг дараад extract here гэж дарчулна. Тэгвэл 2 удаа гаргах болно. За тэгээд энэ товчийг дараад хаана тавих вэ гэж тэгвэл хэдүүлээ документ дотор тавьчих. Окей. За ингээд сая шахсан файлаа документ дотор бүгдээрээ хийсэн байна. За баярлалаа.